яриагаа ялсан явуулчих. За өчигдөр чи хэдүүлээ юун дээр харцсан байсан юмнууд дээр эхлээд явуултуудаа хэр явсан байна гэдгүүдээ харчаад тэгээд юу вэ? Тэгээд өнөөдрийн таамаг юу гэж болохоор байна вэ гэдгийг харъя. За өнөөдрийн хувьд бол 8:30-аас unemployment claims гэх мэдээтэй байгаа. 8:30 хүртэл ч н одоо 28 минутын хугацаа байгаа тийм. 8:30-аас бас тэгтээ айгүй олон мэдээ байгаа юм байна уу? Impact нь жоохон бага. Building permits, manufacturing index, housing starts гэдэг нэг иймэрхүү хэд хэдэн мэдээнүүд бол байгаа юм байна. За эхлээд хэдэл ямар ч гэсэн юугаа өчигдрийнхаа таамгууд ерөнхийдөө хэр явсан байна гэдгийг харчаа. Өчигдрийн таамгууд чи яалаа. За Nasdaq бол энэ чэнэс дэш өснө гэсэн явах хувьд бол явцсан. Алтны хувьд бол ингээд өснө гэсэн явцсан. Энэ чинь доллар йенийг энэ чээс ийшээ хүрээд өсөөд унаад тэгээд энэ чэнээсээ буцаад өснө гэсэн унсан өсөлтөө үзүүлж байна. Евро долларыг энэ таргетаа хийж дуусгана гэж хэлсэн. Өчигдөр ямар ч энэ таргетаа дуусгасан. NZD-USD дээр бол юу байгаа. Энийг нэг одоохондоо хэлэх юм байхгүй нь гэж хэлсэн. Евро швейцар дээр өчигдөр чин энэс тогтно нэг унаад өсөөд унаа гэж нэг ийм хөдөлгөөн орж ирэх юм байна гэж хэлсэн. Уналт маань бол явсан. Тэрний дараагийн энэ өсөлт маань бол явсан. Дахиад энэ уналт маань бол явсан. Ямар ч нэг 3 хөдөлгөөн бол ер нь нэг багцааны таамагласан маягтай явсан юм байна. За паундын дээр бол юм байгаагүй. Audio USD дээр хөдөлгөөнөө дуусгаж явна гэсэн тэр бол ямар ч асуудал явсан. Pound USD нэвээс дэш өснө гэж өссөн. Энийг очиж зохих юм байна гэж хэлсэн. Ямар ч зохисон. За энэ бол угаасаа энийг дуустал гэж харж ирсэн. Ер нь бараг дууссан юм дөө энэ ч. Pound out дээр бол доош харсан хэвээр байгаа. NZD CAD дээр бол энэ өсөлт явна гэжсэн өсөлтөө явсан. Тэрийг бүрхтрээ явцсан байгаа юм байна. За биткойн дээр бол өсөлт үргэлжилнэ гэж хэлсэн. Айгу гоё өссөн байна. Долларын индексийн хувьд бол энэ доошоо энэ хүртэл бол ямар ч унах юм байна гэжсэн унсан бүрхтрээ гараа явцсан. Энэ чэнэс эргэлтээ үзүүлсэн шинжтэй байж байна. Өөрчн биткойн биш энэ ч үлээ баба дээр энэ чэнэсээ дэш өснө л гэжсэн ямар ч өсөө явж байгаа. Barrick Gold дээр энэ чэнэс өснө гэж өсөлт маань явж байгаа. За өөр бол нэг сүртэй харсан юм бол байхгүй шүү дээ тий. За одоо өнөөдрийн 8:30-ийн мэдээгээр долларын индекс маань өөрөө харах юм бол уналт маань явсан энэ за түр байж байгаа шээ. Яада. Тийм үү байна уу? За яри дуусгаад. За энэ чинь юун дээр энэ хөдөлгөөн бол ямар ч явцсан чи одоо энэ дээр юунуудаа таамгуудаа дахиад шинжлэх хэрэгтэй болсон харагдаж байна. Одоо энэ таамгуудыг бол за юуны хувьд долларын индексийн хувьд одоо мэдээгээр яах вэ? Тэдрийг түр устгах чи жоон цэвэрлж байгаад нэг хараатай. Иймэрхүү байж болохоор харагдаж штэ. Долларын индексийн хувьд
шинчилсэн хөдөлгөөн маань иймэрхүү байж болохоор харагдаж байна. Тэгэхээр бусад харьцаж байгаа хослоод буюу Nasdaq-ыг бол хэдүүлээ чинь энэ чэнэс нэг иймэрхүү хөдөлгөөн орж ирэх болов уу гэжсэн. Тэр бол угаасаа орж ирэхгүй тодорхойлцсон шүү дээ өчигдөр. Тэгээ дээшээ явсан. Nasdaq тэр бол одоохондоо яг нэг эргэлтийн шинж тэмдэгэ үзүүлээгүй байгаа учраас нэг тийм таамаглал дэвшүүлээд байх юм бол одоохонд надад л харагдахгүй байна. Яг энэ чэнэс харах юм бол дахиад ч өсөлт байж болохоор харагдаж байна. За алтны хувьд энийг яваад дууссан. Алт бол унж болохоор хэсэгхэн хугацаанд богино хугацаанд унж болох үз дүр зургийг бол үзүүлсэн байгаад байгаа. Гэхдээ өчигдрийн өсөлт маань өөрөө импульс хөдөлгөөн байсан уу гэвэл одоо энэ доотлын юу хэсгийг нэг цагийнхаа энэ support байсан хэсгийг доошоо эвдэж чадаагүй байгааз. Яг доошоо уналт байх боломжтой мүү гэхээр энэ support байсан хэсгийг дээшгээ яг эвдэ pullback хийгээд явцсан ч гэсэн доошоо унахдаа одоохондоо нэг цагийн лаанууд маань өөрөө доотлоо weak үсгээд эвдэж чадаагүй байгаа учраас энэ хүртэл явах боломжтой. Ийшээгээ орж ирэх боломжтой харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр бол өнөөдөр бол нэг их сүртэй тийм нэг арилжаатай өдөр гэхэд жоон төвөгтэй харагдаж байна. Яг нэг тийм nice зураглал. Хэрвээ арилжаа хийнэ гэвэл би л бай талтай арилжаа хийвэл арай зохимжтой юм уу гэж харахаар юм байна. Зүгээр энэ дээшээ хүртэл алтыг бол. Гэхдээ энэ дээр бол нэг тийм юутай одоо өчигдөр шиг ингэж явна гэсэн нэг тийм юутай нэг итгэлтэйгээр хэлхэж байгаа асуудалтай. Энэ хэсгээр рейнжлээд иж болохоор хөдөлгөөн харагдаад байна. За энэ чинь доллар йений хувьд дээшлэн доллар йен дээшлэрч юу өсөх ёстой те. Долларын индекс маань өөрөө өсөх ёстой гэхэлэр одоо энэ ч уналт үзүүлээд өсөж магадгүй гэхэлэр одоохонд бол жоохон ажиглах яг хөө энэ өсөлт бол явж болно. Гэхдээ энэ дээр нэг cycle энэ хэсэг дээр ерөнхийдөө ханалтын байдалтай харагдаад байна шүү дээ. Энэ дээр ханалтын байдалтай харагдаад байна гэхэлэр энэ өсөлт явахын тулд ингээд иймэрхүү байж болох юм. За одоо нөгөө эргэлзэхгүй хүмүүсээс эдрийг устгаач. Эдэр бол яваад дууссан юм чи. Иймэрхүү байж болохоор юм байна долларын дээр. Евро доллар чинь жоохон томруулахгүй бол евро доллар бол даун талтай юм биш үү? Ер нь бол уналт талтай харагдаж болохоор байна. NZD за энэ бол угаасаа хударсан юу болсон. Одоо NZD дээр яг юу харагдаж байна гэхэлэр ингэсэн гэхээр иймэрхүү хэмжээний өсөлт дахиад гарч ирнэ. Гэхдээ тэр маань хаанаас вэ? За энэ аваас үйж болох юм. NZD ингээд ийм байж болохоор харагдаж байна. Энэ шар хөдөлгөөн бол явах болоогүй болчих. Бүр болоогүй. Энэ шар хөдөлгөөн бүр явахгүй ч гэж болохоор ерөнхийдөө болцсон юм байна. Ер нь ингээ харж хахад үгүй явах юм байна. За энэ ч явна гэж үзье. За энэ чинь евро швейцар чинь. За энэ хөдөлгөөнүүд бол ямар ч явах хувьд бол явцсан юм чи ярилцгач. Евро швейцарыг бол иймэрхүү байдалтай л харах юм байна. Паундыг харахгүй. Аудиост. Аудиост дээр нэг иймэрхүү. Тэгэхээр иймэрхүү хөдөлгөөн дутуу байна. Ингэж явж болохоор. За энийг устгачаа.
Энэ бол одоо хэрэгцээг болсон. Энд чи явдсан те. Энэ хөдөлгөөн орж иж болно. За энийг бол устгачээ. Дууссан юм чи. За нэг иймэрхүү байдлаар харчээ. Энд бүр хэтрээ талиасан ба шүү дээ. Тэгтээ гоё явжээ энэ. Энэ юу юм? NZD кат юм уу? Иймэрхүү хөдөлгөөн орж иж болохоор юм байна. NZD кат дээр. Биткойн бол одоо энэ хөдөлгөөн бол баг эхэлсэн баха. За одоо энэ нэг дотор нь байгаа энэ нэг жижиг юмнууд устгах хэдүүлээ. Ингэж устгаад үзэхээр за биткойн хэсэгтээ рейнж юм байна. Одоо нэг иймэрхүү бүсэд рейнжлэн. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар рейнжилж хагаад ингэж харахаар юм байна. DXY-ыг харцсан. Энд ч Nasdaq-ийн futures байгаа. За өнөөдрийн байдлаар бол нэг иймэрхүү юм харж болох юм байна. Алтан дээр нэг иймэрхүү төр зураг. Алтан дээр бол нэг иймэрхүү төр зураг. Энд чинь доллар йен дээр нэг иймэрхүү. Евро инэхо. NZD энэ дээр юм зураг байгаа юм уу? За NZD USD дээр нэг иймэрхүү. Евро Швейцар нэг иймэрхүү. Паунд энэ дээр бол байхгүй, ойлгохгүй байна. За аудио стил нэг иймэрхүү. Паунд USD нэг иймэрхүү. За бас нэг иймэрхүү байдалтай л харах юм байна дөө. За эдрийг устгах энэ бол яваад тусцаа хөдөлгөөн, энэ хэрэггүй. Энэ бол яг бэйжиг. За нэг иймэрхүү л байгаа юм байна да. Яг өнөөдрийн байдлаар бол ингэж л харагдахаар юм байна. За 8:30 мэдээч нэг сүртэй юм болох юм болоо да. DXY-г харчих. DXY дээр тийм ялч нэг иймэрхүү юм орж ирээд хэмчээнээс дээшээгээ байж болохоор төр зөвлөлөөр долларын индекс унагдаж алт өсч болох юм. Nasdaq үргэлжлүүлээд өсч болох юм. Доллар йен уналт үзүүлж болох юм. Тэгсэн яг гоё нөгөө нэг юу байхгүй байгаа гэдэг. Яг гоё нэг точны нэг гоё харагддаг да. Тийм биш байгаа. Den зүгээр нэг цаниг иймэрхүү юм бол явах юм да гэсэн нэг таамаглал байна уу гэхээс. Яг гоё юм бол харагдахгүй байгаа юм ба шүү. За манайхан ярих юм байна. За синтетикийг харж болох нь үү? Синтетикийг харж болохгүй. Яг асуух юм бол зүгээр хувь чат матаар асуучихгүй дөө. Telegram дээр асуучихгүй. Тэ. Жаас өнөөдрийнхээ ингээд дуусгалаа шүү. Хэдүүлээ саяны хөдөлгөөнүүд өнөөдөр чинь 4 өдөр штэ те. Ирэх 2 өдөр нэг иймэрхүү зурглуудаа явж өгөө юу гэдгээ шалгана штэ. За тэгээд амжилт сайхан амарцгаарай. Ярих юм байхгүй бол. За